За багшийн цалин хангалттай байгаа, эмчийн цалин хангалттай байгаа гэж хэлж байгаа нэг ч хүн байхгүй, бүгдээрээ л нэмэгдүүлэх юмсан л гэж бодож байгаа. Би одоо сангийн яамнаас асууя, сая боловсролын сайдын хэлж байгаагаар бол 25% нэмэхэд 560 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна. Ийм их хөсөр байгаа мó? Ажлын хэсэг байгуулагдаад шийдвэр гаргачихаар олдох юм уу? Ийм мөнгө байсан бол засаг дээр шийдчих боломжтой байгаагүй юу? Хэрв их усүр байхгүй бол хаанаас яаж олох гэж байгаа юм бэ? Сангийн яам. Их усүргүй бол одоо бид нар энэ ажлын хэсэг гараад за тэгээ засгийн газар ч одоо ч хэлж байгаа шиг байна. Их хурл шийдэх гэж байгаа гэж ярих юм байна. Энэ 560 тэрбум хамгийн багаар бодоход хаана байна гэдгийг л асуумаар байна. Бага мó? Олдох юм уу? Сангийн яам 6 номер хариулъя. Сангийн яамны зарлал хэлсэн дарга Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 26 оны төсвийн төсөлд урсгал зарлагын хэмжээ 24.5 их net төгрөг байгаа. За энэ нь 25 оны тодтогсон төсвөөс 600 тэрбумаар нэмэгдсэн ийм дүнтэй. За энэ тоо маань бол дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-аар хязгаарлагдж байгаа. Монгол улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх урсгал зарлагын хэмжээг 24%-аар барих мөн нийт зарлагын хэмжээг бас тодорхой хэмжээнд хязгаарлах замаар эдийн засгт төрийн оролцоогоо бууруулах энэ зүйлийг бол даалгасан. За энэ хүрээнд бол засгийн газар их хурлаас баталсан бодлогын баримт бичигт нийцтэйгээр бүх төсвийг бол өргөн мэдүүлсэн. Тэгэхээр энэ 24.5 дээр одоо бол ямар нэгэн байдлаар урсгал зарлага нэмэх боломжгүй байгаа. Яг 24% тулсан. Тийм учраас гишүүний асуултанд бол засгийн газар бол яг ингээд багтаах ёстой зардлуудаа ингээд багтаахын тулд бас төрийн эмнэлтийн хуулийн хүрээнд зардлуудыг бууруулах замаар бас нэлээд хандлтыг хийгээд ингээд 24% багтааж орж ирсэн. Тийм учраас нэмэлт их усүр бол одоогийн хувьд бол маш хүндээ гэдгийг хэлэх байна.